Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай мөрөлцгөнөө. Өнөөдөр би та бүхэндээ 11 сарын 17 буюу саяхан хэдхэн хоногийн өмнө Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод болсон маш аимшигтай жигшүүртэй хэргийн талаар ярих гад бэлтлээ. Тэгээ энэ хэргийн талаар болохоор нэгээс 2 минутын богино бичлэгүүд мэдээгээр нэлийн гарч агаад саяхнаас эрүүгийн хэрэг нь яг ил болоод нарийн мэдээллүүд нь гарсан байгаа. За тэгээ энэ талаар энэ гэмт хэрэгтэй хэн байсан, өмнө нь яаж амьдарч исэн гэх мэтчлэн талаар нэрээ. Тэгээ энэ мэдээллүүд гарснаас хойш бол Америкчууд бүгд цочирдож маш их ууртай байгаа. За ингээд ярьж эхлэе. 2025 оны 11 сарын 17-ны оройн 9 цаг 24 минутанд 26 настай Бетани Чикагогийн метро болох Blue Line-ыг унаад гэрлүүгээ явж байсан. Ажил нь дуусаад явж байсан уу, найзуудтайгаа уулзчаад явж байсан уу гэдг нь бол тодорхойгүй. Бетанигийн сууж явсан метро нь болохоор 326 дугаартай метро байсан. Метрон доторх CCTV-нээс харахад Бетанигийн сууж явсан яг тэр хэсэгт болохоор түүнийг оролцуулаад 4 хүн сууж исэн. Тэгээ түүний хувьд метроны яг дунд тавьд сууж исэн. Хажуу талынх нь нэгнээний зүүн тал нэг эрэгтэй хүн унтаж байсан. Харин нөгөө талд нь болохоор нэг эмэгтэй гар утсаараа оролдоод сууж исэн. Харин 326 дугаар вагоны хамгийн буланд нэг эрэгтэй сууж исэн. Тэгээ тэр эрэгтэйгийн хувьд яг нүдэнд бол нэг өртгөөргүй газар сууж исэн буланд тэгээ дээрээс нь саарл өнгийн хувцас өмсчихсэн байсан болохоор нэг тод бол харагдахгүй байсан. Магадгүй Бетани бол баг анзаараагүй байх түүний яг сууж исэн суудлаас бол нэг харагдахааргүй байсан. Метро Вашингтон буудалд төр зогсоод хаалга нь онгоогдоод буцаад хаагдаад яг дахиад дүнгиж хөдлөж эхлэх тэр агшинд нөгөө буланд сууж исэн эрэгтэй ийш тийш харж иснаа халаасаасаа нэг юм гаргаад ирсэн. Тэгээ тэр нь болохоор яг усны сав шиг харагдчихсан доторх зүйл нь харагддаг тийм хуванцар. Тэгээ тэр саваа бариад босоод гинт Бетани руу алхаж эхэлсэн. Бетанигийн хувьд бол мэдээж мдээгүй утсаа оролдоод ингээд сууж исэн зүгээр л хажуугаар нь хүн явж өнгөрөх чинь л гэж ботсон баг. Тэгтэл тэр эрэгтэй яг Бетанигийн өмнө ирээд савны таглааг аваад Бетанигийн толгой дээр нөгөө савн дотор байгаа зүйлээ асгаж эхэлсэн. Мэдээж Бетани бол цочиж ойрлж босох гэсэн боловч нөгөө эрэгтэй гараараа бүр хүчээр дээрээс нь дарж буцааж сандал дээр нь суулгаад түүний дээрээс нөгөө зүйлээ асгасаар байсан. Тэгээ эмэгтэйгийн хувьд болохоор мэдээж түүнийг бол хүчээрээ барж дийлэхгүй дээрээс нь дараадсан болохоор босож чадахгүй байсан. Тэгээ ингэж дарсан чихтэй савн дотор байгаа зүйлээ бүгдийг нь дуустал нь дээрээс нь асгасан. Тэгээ Бетанигийн хувьд бол мэдээж ус эс нь ундаа эс нь гэдгийг нь ялгах завдал гараагүй байсан баг. Хүмүүс ч гэсэндээ эхэндээ бол юу болоод байгааг нэг анзаараагүй байжснаа хэдхэн секундын дараанаас удалгүй маш аимшигтай өнөртөн бензин байна гэдгийг нь бол мэдэж эхэлсэн байгаа. Тэгэхээр түүний дээрээс асгасан зүйл бол бензин байсан. Тэгэд Бетанигийн хувьд бол мэдээж босож цугтах гээд ингээд боссон чинь нөгөө эрэгтэй чинь халааснаасаа гинт асаагуур гаргаад ирсэн. Тэг үүнийг харсан охин бол мэдээж маш их айн хамаг хүчээ шавхан түүнээс арай хийж мултраад хаалга руу гүйсэн. Тэр үед бол эргэн тойрны хүмүүс ч гэсэн маш их айж байгаа нь харагдчихсэн. Нөгөө унтчихсэн хүн бол аль хэдийнэ босоод зогсчихсон бас нэг эмэгтэй бол булан руу ингээд айж байгаа юм шиг ихрэлдэж байгаа нас бичигдсэн байсан. Тэгсэн чинь нөгөө нэг эрэгтэй чинь савны үлдэгдэлтэйсэн нөгөө бензинээ шууд гал ингээд хасаасан. Тэгэнгүүт нөгөө барьж исэн бензинтэй сав нь бол шууд үргэлжлээд хасаж эхэлсэн. Тэгээд метро арай зогсоогүй хаалга нь арай онгойж амжаагүй яг тэр үед нөгөө залуу шууд Бетанигийн зүг рүү тэр хасж байгаа галаа шидсэн. Ингээд Бетанигийн хувцас ус гэд бүх зүйлд бол бензин шууд ингээд дүрлзээд хасаж эхэлсэн. Мэдээж тэр ойролж хашгирч эхлээд газар хөрвөөж бие нь бол бүхэлдээ шатаж эхэлсэн. Тэгээ энэ үед болохоор тэр эрэгтэй бүр чи галдаа шат ингээд шатаад өөхөх хэрэгтэй гэх мэтчлэн ингээд маш аимшигтай хараалын өгнүүдийг түүн рүү хилээд хашгираад зогсож исэн. Тэгээ удалгүй Clark Lake гэдэг буудал дээр метро зогсоод хаалга нь нээгдсэн. Бетанигийн бие бол галд ингээд дүрлцсэн хിവэрээ тэр арай хийж хаалгаар гараад тэгээд нэг 2 3 алхаад тэндээ ухаан алдаад унсан. Гэмт хэрэгтэй яг тэр буудал дээр Бетанигийн араас хамт буугаад юу ч болоогүй юм шиг тайван царайлаад чимээгүй алхаад яваад өгсөн. Тэгээ мэдээж бол метроны буудал дээр байсан хүмүүс бас метронд байсан хүмүүс түүний араас гарч ирээд түүний биен дээр байгаа галыг унтраах гэж бол маш их хичээцгээсэн. Ингээд мэдээж яаралтай аврагчид ч гэсэн ирж охиныг John Stroger эмнэлэг рүү яаралтай хүргэсэн. Метроны хувьд болохоор яг тухайн үед яг метроны жолооч нь юу басныг мэдээгүй дараагийн буудал дээр очиод юу басны талаар мэдээлэл аваад тэгээ яг метроны хөдөлгөөн болвол тухайн үед түр зогсоод даанаар ирж мөрдөн шалгах үйл ажиллагаагаа бол хийж эхэлсэн. Тухайн үед Бетани охины нүүр бие гээд бүхэл зүйл нь бол маш аимшигтайгаар шатсан байсан. Тэгээд
Бетанигийн сууж байсан суудал дээр бензин асгасан тэр уул мөрч гэсэн хэвээрээ мөн нөгөө хэрэгтний шидсэн хунцар савч гэсэндээ хайлж морийсэн чигтээ тэнд хөвтөж байсан. За эмнэлэг татсан охины хувьд бол арай хийж ам гарч чадсан. Гэхдээ бол яг өнөө маргааштай юу ч болж магадгүй гэсэн байдалтай маш хүнд биеийн байдал нь байгаа гэж мэдээлж байгаа. Охирогч охины хувьд товчхон танилцуулахад ердийн нэгэн компанид ажил хийдэг охин байсан. Индианагийн Фордио гэдэг их сургуулийг төгссөн, амьтдыг маш их хайрладаг тийм охин байсан. Аав Григорийн Тейлор их сургуулийн профессор. Тэгээ тэрээр хэвлэлд мэдээлэхдээ охины маань эмчилгээний төлөө санаа тавьж залбирч дэмжиж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн төлөнхийн багийн эмчилгээний багийнханд ч гэсэндээ маш их талархаж байна гэж хэлсэн байсан. Тэгээ мэдээж Бетанигийн гэр бүлийнхэн бол маш их цочирдсан байгаа нь ойлгомжтой. Өглөө ажилдаа явсан охин нь орой ийм аимшигтай байдалтай байгаад бол үнэхээр шокийн байдалтай байгаа гэж байгаа. Тэгээ Бетанигийн хувьд болохоор ажлын өдрүүдэд ажилдаа яваад амралтын өдрүүдэд сүмд явдаг, гэр бүл найз нөхдөдөө цагийг зугаатай өнгөрөөдөг, эгэлж ирэн л тийм охин байсан. Тэгээ Шикагочуудын хувьд болохоор яг энэ зүйл бол өнөөдөр надад ч тохиолдож болох байсан ийм хэрэг байна. Ер нь бол яг тухайн үед хинч тэр метронд явж исэн тэр хүнтэй таарлцсан болвол түүний оронд орж болохоор байсан ийм аимшигтай хэрэг байна гэж маш их айцгааж төгсцгээж ин гэж хэлж байгаа. За цагдаа нарын хувьд болохоор CCTV-г үзээд гэмт этгээдийн царай төрхийг нь шууд тогтоогоод эрен сурвалжлах ажиллагаагаа хийж эхэлсэн. Ингээд түүний хаашаа явсныг нь мөрдөж эхлэхэд түүний хувьд яг энэ үйлдэл бол гэмт үлдээгүү төлөвлөсөн гэдэг нь бол нэлээд тод байсан. Бетани руу дайрахаас 21 минутын өмнө буюу оройн 9 цаг 3 минутанд Шикагогийн баруун хэсгийн West Edge-д байрлах Citigo гэдэг шатхуун түгээх станцад очиод бензин авсан нь бол тодорхой болсон. Дараа нь тэндээсээ гараад тэр авсан бензинээ болохоор тэр усны сав руу хийсэн юм шиг байгаа. Тэр бензинээ бариад 500 м орчим алхаж байгаад тэндээсээ метроны буудлын руу ороод Blue Line гэдэг тэр метронд суусан болох нь тодорхой болсон. Тэгэхээр ер нь бол угаасаа л тэр метрон дотор орж галт авах зорилготой орсон гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Тэгээд метрон дотор сууж явж байгаад яг өөрийнхөө тэр бай болох хүнээ Бетани охиноор сонгосон гэдэг нь л тодорхой харагдаж байгаа. Яагаад гэх юм бол эмэгтэй тэгээд өөрөөс нь магадгүй хүчээр сулд орой харагдсан учраас яг түүн рүү дайрыг гэж бодсон ч гэж магадгүй тэр метрон дотор сууж авсан эрэгтэй хүмүүс рүү бол ерөөсөө дайраг байгаа. За Шикагогийн цагдаа нар болохоор хэрэг гарсны маргааш нь буюу 11 сарын 29-нд гэмт этгээдийг баривчилж чадсан. Яг нөгөө метроны CCTV-д бичигдсэн тэр хувцастайгаа яг тэр байдалтайгаа алхаж явж байгаад цагдаа нар түүнийг таниад газар дээр нь шууд баривчилсан. Гэмт этгээдийн хувьд болохоор 50 настай Лоуренс Рид гэдэг нэртэй хүн байгаа. Лоуренс баригдах үедээ галт шатаад нөгөөтгч хүчгснөө гэх мэтчлэнгээр маш аимшигтай үгнүүдийг хэлсээр лсэн ямар ч тийм гэмшсэн байдал бол ажиглагдаагүй. Тэгээ үүнээс гадна Лоуренсийг баригдсны дараа яг түүний өмнө нь үйлдэлжсэн хэрэгүүд түүхэн нийл болсон нь Америкчуудын бүр улам их уурыг хүргэсэн. Ягаад гэх юм бол яг нөгөө баривчлагдах үедээ зураг ингээ ахуулдаг маг шот гэдэг яг тийм зураг нь бол бүр 72 байна гэсэн. Тэгэхээр өмнө нь 72 удаа хэрэг хийгээд цагдаа дээр очиж энэ зураг авахулж исэн гэсэн үг. Сүүлийн 30 жилийн хугацаанд 72 удаа баривчлагдсан түүхтэй юм хүн байсан. Тэгээ 72 баривчлагдсан дундаасаа 15 удаа хэрэг хийсэн гэж тооцогдсон. Тэгээ тэндээс 8 хүнд гэмт хэрэг байсан. Тэгээ ямар хэрэг байсан бэ гэх юм бол төрийн байгууламжийг сүйтгэх, мансууруулах бодис наймаалах, эзэмших, замын дүрм зөрчих, галдан шатаах гэх мэтчлэн хэрэгүүдээсэн. Галдан шатаах гэмт хэрэг хийсэн хүмүүсийг ингээд судлахад энэ хэргийг хийсэн хүмүүс бол дахин хийх эрсдэл нь бусад гэмт хэрэгээс өндөр байдаг гэж байгаа. Жишээ нь хулгай зодооны хэрэг болохоор 40-50% орчим дахин давтагдах магадлалтай байхад галдан шатаах нь бол бүр 60-аас 70%. Ялангуяа сэтгцийн асуудалтай холбоотой галдан шатаагчдын бүр 70% дахин энэ хэргийг үйлдэх магадлалтай байдгаа гэсэн судалгаа гарсан. Тэгээ өмнө нь ийм галдан шатаах үйл ажиллагаа хийжсэн ийм хүнийг чөлөөтэй сул ингээд явуулж исэн бас бензин түүнд зарсан гэдэг нь бол хүмүүсийг бол бүр маш их ингээ уурыг хүргэж байгаа. Яагаад өмнө нь ийм амар гэмт хэрэг хийжсэн хүн ингээ сул цөлөөтэй явж исэн юм бэ гэх мэтчлэнгээр. Тэгээ түүний хийжсэн хэрэгүүдээс ингээ жишээ аваад дуртахад 2020 оны 4 сард Шикагогийн даунтаунд байрлах Джейми Томпсон гэдэг төв. Тэр нь болохоор төрийн байгууллага байсан. Тэнд болохоор канистртэй бензинтэй очиод цонхныхын дэрэгд очиод бензин цацаж гал тавьж тэр байшинг шатаах гэж оролцсон байгаа. Аз болоход
галыг хүмүүс маш хурдан унтрааж чадаад тэгээ бас төрийн байгууллагын ажилтнууд гэсэндээ яаралтай тэр байрнаасаа гарсны ачаар хүн амны хохирол гараагүй тэгээд ер нь бол тэр хэрэг нь зогссон. Тэгээ энэ үед тухайн хэргийг нь хянсан шүүх хурлын үе Лоуренсийг ямар ч тийм ял өгөөгүй суллчихсан гэдэг нь бол сүүлд ил болсон. Тэгээ үүний дараас метроны 2 цонхыг хагалж исэн, хорих байгууллагын компьютерийг эвдэлсэн гих мэтчлэнгээр сүйтгэх, эвдэх, галдан шатаах ийм үйлдэлүүдийг бол хид удаа хийж исэн нь ил болсон. Гэхдээ бол эдгээр дээрээ ерөөсөө тийм ял аваагүй байсан байгаа. За үүнээс гадна Лоуренс аль хэдийн өөр нэг зодооны эргээр шүүх хурал нь хүлээгдэжсэн юм бэлээ. 8 сард нэг эмнэлгийн нийгмийн ажилтныг зодож баривчлагдаад тэгээ тэр үед болохоор батлан даалтаар ингээд суллагдчихсан явж исэн юм бэлээ. Тэгээ батлан даалтаар суллагдчихсан явж байхдаа энэ хэргийг үйлдсэн гэсэн. Тэгээ уг нь бол тухайн үед түүнд зодуулсан хүн нь болохоор эмнэлгийн ажилтан гэхээр төрийн албан хаагч байсан гэсэн үг. Тэгээ Америкийн нэгдсэн улсын цагдаа, төрийн албан хаагч, нийгмийн ажилтан гэх хүмүүс рүү ингээд довтлох юм бол нэлээ хүнд ял авдаг. Тэгүүнээс гадна батлан даалтанд бараг л гаргадаггүй байсан. Гэтэл яг тухайн үед Лоуренсийг шүүсэн шүүгчийн хувьд болохоор түүнийг батлан даалтаар ингээд гаргачихсан байсан. Тэгээ батлан даалтаар гаргахдаа электрон гав зүйлгээд тэгээ сулчихсан байсан. Тэгээ электрон гав нь хүний цагаар ингээ хүл хорой тогтоодог. Яг нэг газараа буюу гэртээ байж ах хэрэгтэй байдаг. Гэвч ингээд тэр гэртээ биш өөр газар байгаагаар цагдаагийн газарт мэдээлэл нь ирэх юм бол түүнийг баривчлах уг нь бол ёстой байдаг. Тэгтэл энэ үед болохоор түүний хувьд оройн цагаар метрон дотор явж исэн гэртээ байгаагүй. Тэгсэн ч гэсэн цагдаа нар бол түүнийг баривчлаагүй. Энэ нь бол бас хүмүүсийн маш их уур бухимдлыг хүргэж байгаа. За тэгээ одоо болохоор яг Лоуренсийг хүн амны хэрэг яг үйлдэхийг завдсан гэдэг хэрэгээр баривчилчихсан байгаа юм билээ. Тэгээд дээж бол яг түүнд өмнө нь маш олон хэрэгүүд хийчихсэн байсан. Тэгээд батлан даалтаар гарчихсан байсан гэх мэтчлэнгээр хэрвээ яг хэргийнхэн шүүх хурал болох юм бол магадгүй бүх насаараа хоригдох ял авах байх гэж хүмүүс найдаж хүлээж байгаа юм билээ. Тэгээ олон нийт бол нэлээд ингээ уур бухимдалтай энэ хүн дээр маш ноцтой хүнд арга хэмжээ авах хөстэй тохирсон ялыг нь өгөхтэй гэсэн байр суурьа илэрхийлсээр байгаа юм билээ. Тэгээд одоогийн байдлаар бол яг яаж хийх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ хэдэн жилийн ял авсан ч гэсэндээ энэ хүн бол хизээч нийгэмдэр амьдрах ёсгүй. Хэрвээ энэ дахиад нийгэмдэр гарч ирэх юм бол дахиад маш аимшигтай хэрэгүүдийг үйлдэх магадлалтай аим хүн юм байна гэж хүмүүс бол түүнээс маш их айж ийн гэдгээ илэрхийлж байгаа. За тэгээд яг саяхан болохоор яг энэ метронд явж исэн бичлэг ил болсон. Энэ бичлэг ил болохоос өмнө бол нэлээд хитэн цурхлууд байсан. Бетани Лоуренс хоёр хоорондоо өөрсдөө метрон дотор муудалцсан. Иннээс болоод Бетани руу Лоуренс дайрсан ч юм уу, эсвэл арьс өнгөөр ялгуурлан гадуурхах энэ үзлээс болж иймэрхүү зүйл болсон ч юм уу. Тийм мэдээлэлүүд нэлээд байсан. Гэхдээ одоо бол яг энэ бичлэг тараад энэ хохирогч охины хувьд бол ямар ч гэм буруугүй зүв зүгээр дронд суугаад явж байгаад халдлаганд өртсөн гэдэг нь бол тодорхой болсон учраас ард иргэд маш их уур бухимдалтай яг энэ шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Тэгээ хохирогч охины хувьд бол яг одоо ч гэсэндээ эмнэлэгт амь тэмцэж байгаа. Хэдийгээр сайн эмчлүүлээ амь наснаас нь хол өнгөрсөн ч гэсэндээ хизээч яг түүний нүүр царай буцаж хэвдээ орох боломжгүй. Тэгээ амьсгал нь бас хоолоо болоод дотор эрхтнүүд нь амьсгалаар нь дамжаад түлэгдсэн байх магадлалтай учраас хэр хэмжээний эмчилгээ хийх үү, цаашдаа яаж амьдрах уу гэдэг нь ч тодорхойгүй, маш хүнд гэмтсэн, бэрцсэн байгаа гэдэг нь л тодорхой байгаа юм билээ. Тэгээд яг одоо хүртэл бол ерөөхдөө нэг иймэрхүү мэдээлэлтэй байгаа. Тэгээд үргэлжлүүлээд би бас та бүхэнд шинэ мэдээлэл юм эсвэл яг энэ гэмт этгээдийн талаар, ялынхан талаар, шүүх хурлын талаар мэдээлэл гарах юм бол дахиад үргэлжлүүлээд та бүхэнд хүргэх болно. Тэгээд яг энэ хэрэг дээр бол хүмүүсийн хамгийн их уур хүргэж байгаа зүйл бол бүхэл бүтэн 72 удаа гэмт хэрэг үйлдчихсэн. Угаасаа хизээч засрахгүй үргэлжлүүлээд ингээд байнга гэмт хэрэг үйлдээд байгаа хүнийг яагаад шүүгч нар ерөөсөө шоронд хориогоо дандаа батлан даалтаар гаргадаг ч юм уу, гав зүйлгээд ингээд гаргацдаг байсан юм бэ? Яагаад ийм хүнийг ингээд нийгэмдэр байлгаж исэн юм бэ гэдэг дээр бол хүмүүс ард иргэд бол үнэхээр айц төвшүүртэй, уур бухимдалтай байгаа. Тэгээ хүмүүс одоо иймэрхүү байдлаар суллагдсан хичнээн ч хүмүүс гадуур явж байгаа юм билээ. Ер нь бол гадуур явахаас айж ийн. Одоо миний хажууд ямар ч хүн явж байгаа юм билээ. Энийг би яаж мэдэх вэ гэх мэтчлэнгээр маш их өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа юм билээ. За тэгээд та бүхний хувьд бас энэ хэрэг дээр юу гэж бодож ийн, юу гэж харж ийн, комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. За тэгээд хэрвээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe-а дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe-а дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараараа уулзцгаая.